Монгол Улсын их хурлын даргын хуулиуд өнөөдөр Улсын их хурлын гишүүн цогцолмаа, баасан хүү, бэлэгт, гарамжав, мөнх цэцэг, саран гэрэл, саран чимэг, учирланаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцэд Монгол улс 2008 он нэгдээ орсон бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 оны 2 дугаар сард шинжилэн баталсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох, тэгш эрхийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах талаар төрийн байгууллага хуулийн этгээд иргэний эрх үүрэг оролцоо баримтлах зарчмыг тодорхойлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөртөө итгэх, өөрийн бодит боломжид тулгуурлан хөдөлмөр эрхлэх, онцлог хэрэгцээндээ нийцсэн нийгмийн үйлчлэгэнд хамрагдах, сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ авах зэрэг боломж бүрдсэн байдаг. За Монгол улсад 101,730 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 10% хүүхэд эзэлж байгаа бөгөөд ерөнхий боловсролын дээрх тусгай сургуулиудад 1658 хүүхэд суралцаж, 402 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцаж байна. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх төрийн бодлого шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тэдний нийгмийн харилцаанд тэгш оролцох, олон нийт хамт олонний хүрээнд хөгжих, хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дэд бүтцийг бий болгох, нийгмийн үйлчлэгийг илүү хүртээмжтэй, чанартай сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэмших бүхий л харилцаанд оролцох, орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжил цаашдын зорилт сэдвт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Хэлэлцүүлгээс гарсан санал хүсэлтийг үндэслэн Улсын их хурлын тогтоолын төслийг боловсрууллаа гэж Улсын их хурлын гишүүн цогцолмаа хэллээ. За Улсын их хурлын тогтоолын төсөлд хүүхэд хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-оос 2020 оныг боловсруулан батлуулах, за мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээг сайжруулах чиглэлийн асуудлуудыг нэгтгэн тусгажээ.